хүссэн юм ингээ хийхээр манай энэ тогтолцоо бүх юм буруу байна. Бидний зөвхөн мэдлэг онол буруу байхгүй. Яг одоо ингээд саарл ордны дээрээс те нөгөө монополоор явах хэрэгтэй нэг чөлөө төрөлтөө ингээд тендер зарладаг те тендерийн нэрээр хулгайдаг. Энэ бүхнийг өөрчлөөд ингээд уулзъя гэхэд ярих гэхээр би одоо тийм намайг одоо тийм муу молгоо гэж бодд юм уу над дээрээс уулздаг байхгүй. Тэгэхээр би одоо уулзах хүний чи яах вэ? Тэнд би 6 сар хүлээлээ шүү дээ. Энэс л яах. Тэгээ би ямар ажиллаа хийхгүй дандаа тийм хордон дотор хүлээгээ суугаад байлтай ш. Маш хурцтай эдийн засгийн ахиц гаргая гэх юм бол манай энэ эдийн засгийг удирдах байгаа одоо ерөнхий сайд юм уу ерөнхий сайдын ахлах зөвлөх юм уу те энэ хүмүүс дотор байгаа оюуны вирусыг л маш хурдтай өөрчлөмөр байгаа байхгүй. Энэ юу вэ гэхээр дотоодоо энийг хийж чадахгүй гэдэг байгаа байхгүй. Чадахгүй бол чад гэд мөнгө өгдөг тэр лидерийг шинж хэрэгтэй шүү дээ. Гитлер шиг, багч үнхий шиг. Чад гэ бууд болгодог багч үнхий шиг баймир. Дарангуйлагч үсээд байгаа юм шиг. Дарангуйлагч биш ээ. Та нар чадахгүй нэ гэж хэлдэг. Чаддаг хүнийг ерөнхий сайд өөрөө хайж олоод өгдөг ийм л түүх байгаа байхгүй дэлхий дээр. Ойлгосноо. Гэтэл манад хийцэн хүмүүс байгаад ах чи ерөнхий сайд уулзахгүй зүхтаад тэгээд импортыг дэмжиж ээж болохгүй үстэй.